44-р бүлэг. Нэнси Розмелид урд амлснаа биелүүлэх цаг болж бүтлэг уйтав. Нэнси залмих гаргахтаа хичнээн чадамгаа боловч түрүүчийн хийсэн зүйл нь түүний сэтгэл санаанд маш их нөлөөлсөн болохоор бүрэн нууж чадахгүй байлаа. Мехтэйврээч тэр, харгас сайксч тэр, бусдааснуудаг ажлаа түүнээс нуулгүй итгэж ёор хар сандгүй байлаа. Тэдний хийдэг ажил хичнээн бузар. Тэд өөрсдөө хичнээн балай. Нэнсиг Фижийн нэг насны арилшгүй гэмт хэрэг хөөрхий байдалд алхам алхмаар оруулсан учраас Нэнси түүнд зэвүүцдэг боловч бас заримдаа түүнийг өрөвдөн бодох цаг байдаг байлаа. Хэрэг биелжилвэл энэ хүн тэгж их зүгтж зайлж явсан төмөр хавчуурганд ороод үхэх нь аргагүй ёс зүйд нийцэх боловч миний араас бүү үхээсэй гэж бодно. Гэвч энэ бол нэг зориг хатуу тавьж ямар ч юмд сэтгэл өмнө түүнээсээ хазаахгүй гэж шийдсэн боловч өөрийн нөхөд хамсаатнаасаа бүрэн салж чадахгүй байгаа хүний уймарсан сэтгэл байлаа. Сайксийн бодсноор Нэнси тавьсан зорилгоос эртхэн ухарч магадгүй сүрхий шалтгаан болж болох боловч нууцаа чандаар хадгалж байгаа гэсэн бас Сайксыг барьж авахд дөхөн болох ганц ч улмөр гараагүй байлаа. Тэр ч байтугай түүний төлөөнөө яалт гэмт хэрэг хийхээс бүрэн мөсөн ангиж байгаагүй байлаа. Ингэхээр тэр өөр яах вүлээ дээ? Шийдэж шүү дээ. Нэнсийн уймарсан сэтгэл ингэж шийдэж байсан боловч дахин уймраад байснаас гадна зүгээр өнгөрөхгүй байлаа. Энэ хэдэн өдрийн дотор Нэнси эцэж тураад царай зүс алджээ. Заримдаа хажуудаа юу болж байгааг огт анхаарахгүй алмайран мэлээж. Урд бол хин хинээс ч илүү хашгичж байдаг байтал одоо яриа хөөрөнд оролцоож билж хаяа гунигтай нэмсэглэн учир шалтгаангүйгээр дэмий чанга дуурах боллоо. Заримдаа шанаагаа тулаад үгчгүй, дуучгүй, гуниглан суух нь олонтоо болоод нөхдөөхөө ярилцаж байгаа юмыг огт анзаарч чадахгүй мөртлөө анзаарсан дүр гаргах гэж их л хүч гаргах харагдана. Тэр өдөш нэм гарагийн орой байсан бөгөөд ойр байгаа сүмийн хонх дугарч цаг зарлаж байгаа сонстно. Сайкс еврей хоёр юм яриад сууж байснаа гинт дуугүй болж чагналаа. Намхан урт сандалтай нугжээд сууж байсан хүүхэн толгоогоо өөд нь болгон бас нэг чагналаа. 11 Шөн дунд хүртэл нэг цаг үлдэжээ гэж Сайкс цонхны хөшиг яран гадагшаа хараад эргэж суухдаа их ч харанхуй үлтэй байна. Ажил хийж баймаар сайхан шүн байна та гэлээ. Дабил минь бид даанч ажил бодсонгүй шүү гэж Фижийн шүүр салдлаа. Энэ удаа та үнэн юм хэлж байна. Би чигээс нь дуртай л явмаар байсан ч тоогүй гэж Сайкс хөмсгөө хатруулан хэллээ. Фижийн шүүр салдаад уруу царайлан толгойс ихсэрч. Ажил маань айтай бүтэмжтэй болоод ирэхээр алдсан цагаа нөхөх юм байна гэж л бодж байна шүү гэж Сайкс хэлвэл Фижийн түүний мөрийг алгадаад зүйтэй хонгор минь чамаас тийм үг дуулах чинь сайхан байна шүү гэлээ. Танд сайхан байна гинэ гэж Сайкс дуулдаад. Яах вэ? Тийм бол тийм л байг гэлээ. Ийм үг сонссондоо Фижийн сэтгэл их л амрах шиг. Бэл минь чи өнөөдөр яг л хэвээрээ байх шиг. Яг хэвээрээ шив гэлээ. Харин чиний ясан хэдрэг шиг саврын чинь мөрөн дээр байгаа цагт дотор эвгүй аргиж байна гэж Сайкс хэлээд еврейн гарыг түлхлээ. Фижийн үнд нь юм санаагүй юм шиг царай гарган өөрөө чинь хүргээд байгаа билээ. Базаад авсан юм шиг байна уу гэвэл Сайкс. Чөтгөр базаад авсан юм шиг л байна. Чам шиг ийм царайтай хүн ёор байхгүй. Эцэг чинь ч адилхан байгаа биз? Гэсэн ч чамайг бодвол хүрэн сахлах устдаг цаг хаяа байсан байлгүй.
Магадгүй чамд ерөөсөө эцэг гэх юм байгаагүй чи шууд чөтгөрөөс гарсан баг. Тийм байсан гэхэд би л лав яасан юм гэж гайхгүй дээ гэлээ. Фижин энэ магтаалын хариуд юу ч хэлсэнгүй. Харин түүний ханцуунаас татан тэр хоёрын тэгж их ярилцаж байгааг нь далимдуулан гараад явчих гэж малгайгаа өмсөж байсан Нэнси рүү хуруугаараа заахад Сайкс "Ой, Нэнси. Чи ийм ороо хайчих нь вэ?" гэлээ. "Алдахгүй." "Юу гэсэн үг юм? Чи хайчих нь уу?" "Алдахгүй л гэж чинь яагаад? Хайчих нь вэ гэж би асууж байна. Чи хайчих нь уу?" "Хайчхаач мэдэхгүй байна." "Тэгнэ тэр би мэдсэн." гэж Сайкс хэлэхдээ хүүхний явахыг хориглох гэж үнэхээр шалтгаангүй байсан боловч зөрүүдлэхтэй тэгж хэлээд "Аашаач битгий яв. Соо" гэлээ. "Миний би муу байна. Би чамд хэлж байсан. Цэвэр агаарт гаръя л та." "Цонхоор толгоогоо гаргахгүй юм." "Тэгээд хэдийхээ юу болох вэ? Бүр гадаа гарч амьсгалаа." "Тэгвэл ч үгүй шүү" гэж Сайкс хэлээд босч хаалгаа цоожлон түлхүүрээс суулан аваад Нэнси малгайг шүүрэн авч хуучин шүүгэний дээр шидчихлээ. "За, болох нь" гэж тэр дээрэмч хэлээд "Одоо чи байсан байрандаа зүгээр суу. Мэдв" гэлээ. Хүүхний царай жигтэйхэн зэвхий дан. "Малгай намайг хориглож чадахгүй. Юу болоо вэ билээ? Чи юу хийж байгаагаа мэдэж гин үгүй юу?" "Намайг юугаа мэдэж вэ нү? Кино. Өө" гэж Сайкс дуулдаад Фижин рүү эргэж "Энэнд минь солиод тусчих. Тэрнээс биш надтай ингэж ярих ёсгүй дээ" гэвэл хүүхэн ямар нэгэн дэлбэрэлтийг тогтоон барих гэж байгаа юм шиг хоёр гараа элгэндээ аваад "Чамаас болж бачимдахын эрхэнд би яаж ч магадгүй. Явуулаач. Отоох" гэлээ. Сайкс "Үгүй" гэлээ. Хүүхэн хөлөөрөө дэвсэлж "Фижин, чи энүүнд хэлээч. Намайг гарах гэж би гарыг. Гаруулж энүүнд дээр байх. Сонсов" гэлээ. Сайкс суудал дээр эргэж Нэнси рүү хараад "Сонсов гэнэ үү? Чамайг одоо дахиж хагас минут сонсвол нохой чамайг багал зурдаж аваад этгээд өгч нь үгүй болгоно. Чи ер нь юу бодов вэ мушаараа? Юу бодов?" гэлээ. "За би гараад ирээ л дээ" гэж Нэнси маш шамдангуй гуйснаа үүдний дэргэд газар сууж "Гараад ирээ би л. Чи юу хийж байгаагаа мэдэхгүй. Ганц цаг хэртэ гараад ирээ. Тгий. Энд чинь галзуурчж тэгээгүй байсан бол намайг хин дуртай нь мөч өрөм ногч хаяг" гэж Сайкс хашгирч хүүхний мөрөн дээрээс шүүрэн барьж угс татаад "Босч" гэвэл хүүхэн "Босхгүй. Гарахгүй л босхгүй. Гарахгүй л яахад ч босхгүй" гэлээ. Сайкс хэсгэн зур өөрийн аясыг харж байснаа гэнт хүүхний гараас шүүрэн барьж мушгаад хүчилсээр хажуугийн жижиг тасалгаанд оруулж өөрөө нэг урт сандал дээр суун хүүхнийг нэг сандал дээр түлхэн суулгаад энд хүчээр барьж байлаа. Хүүхэн зарим уян нуцалдан, заримдаа гуйж аргацсаар байтал 12 цаг болж хүүхний хүч тамир барагдан өөрийнхөө зүтгэх юм боллоо. Сайкс түнд энэ шин гэрээс гарах гэсний хэрэггүй гэд сайхан мэдэрэ гэж сануулсан баахан харааж хүүхэнд амсгих бололцоо өгч Фижин рүү эргэн ирлээ. "Бүүцгэд" гэж тэр дэрэмч нүүрнийхээ хөлсийг арчаад "Энэ хүүхэн чи ястай шулмас байна та" гэвэл Фижин нэлээд юм бодсон бололтой. "Юу ч гэхэв" гэлээ. "Энэ шөнө болсон хойно заавал гэрээс гарч явах гээд байдаг нь ямар учиртай юм бол? Чи юу гэж бодож байна? Чи намайг бодвол энэ нэг илүү мэдэх ёстой доо. Ямар учиртай юм бол?" гэж Сайкс асуулаа. "Өө, зөрүү зан хөдлөөс. Бүсгүй хүний зөрүү зан байхгүй юу?" "Би ч бас тэгэж бодож байна. Хашраалаа гэж бодсон чинь бас л навш чинь урдын хിവэрэ шивдэ. Бүрд орцсон байна.
хизээ ийм жаахан юмнаас болоод ингэдэг байлаа гэж Фежин нэлээд бодлогоширсан янзтай хэллээ. Би ч бас тэгж бодож байна. Тэр хомх цусанд нь шингэчгээд гарч өгөхгүй бол та. Бараг л тийм бах уу. Дахиад ингэвэл би эмч залж төвөг бодлогүй өөрөө багсаг цус хийчих юм да. Фичин ийм аргаар эмнэгчин зүйтэй гэсэн янзтай толгойд өглөө. Сайкс. Намайг өвчтөе өглүүд хэвтэж байхад энэ хүүхэн өдөр шөнөгүй намайг сахидаг байхад хайрын чи ястай хар дотор чам надаас хол байсан шүү. Бид хоёр юм хумаар дутаа зүдэрч байсан өө. Магадгүй тэрнээс болоод энэ хүүхэн зов цөхөрсөн баг. Ер нь эндээс гарахгүй цоожлоотой юм шиг удаан хугацаанд сууж байсан болохоор гармаар санагдаад байж ялах юм да. Тийм дээ. Гэхэд еврей шивнэж ястай л тийм хөө чимээгүй гэмэгц. Хүүхэн орж ирээд түрүүчийнхэн сууж байсан газар суулаа. Нүд нь хавгнан улаажээ. Толгоогоос эксрэн урагшаа хоошоо найгаж байснаа гинт инээд алтлаа. Сайкс нөгөө найз руугаа маш их гайхсан байдалтай харж өөр замаар ороод сачлах нь энэ шүү дээ гэж дуу тавихад Фежин хүүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг бай гэж төгснээ дараа хэдэн минут өнгөрөхөд хүүхэн ч ухаан орлоо. Фежин Сайксын чихэнд одоо дахиж унах болов? Зовх юм байхгүй гэж шивнээд бүрх малгайгаа авч сайн нойрсохыг өрөөгөөд үүдэнд оцсноо эргэж харж харанхуй шатаар буухад гэрэл нэг гаргаж өгөөч гэхэд гансаараа тамхи утгаж байсан Сайкс. Гэрэл гаргаад өг. Буударч очиод гавлаа хагалчихвал хөөрхий юм болно. Олны доог болно. Гэрэл гаргаад өг гэлээ. Нэнси лаасан барайд өвгөний хойноос шатаар бууж гудамд хүрэхэд Фежин хуруугаараа уруулаад дарж Нэнсин чихэн чивнэ. Юу болов Нэнси минь гэж асуув. Юун тухай асууж байна да гэж хүүхэн мөн шивнэн асуухад Фежин хамаг бүгдийн чинь учир шалтгааныг асууж байна. Хэрвээ энэ гэж хэрдгэр хуруугаараа дэшин зан энэ чамайг дарлаад байгаа бол Нэнси минь энэ чи ястай аратар шиг хэрцгий амтэн шүү. Чи юунд гэд Фежин хүүхний чихэнд уруулаа хүргэж нүдрүү ширтээ зогсчиход хүүхэн юу гэж тэгээд гэлээ. Одоо яриад яах вэ? Сүлд ярилцсан. Нэнси би чамд тус болох хүн. Үнэн тус болох хүн шүү. Надад найдвартай аюулгүй арга бэлэн байгаа. Хэрв чи өөрийгөө нохой шиг нохой ноосчдоор энэ нохойд бас ээлтэй байдаг хүн шүү. Үздэг байсан хүнээс өшөө авъя гэж боддог бол над дээр ирээрэй заяа. Мэдээвэз над дээр ирээрэй. Энэ чинь нэг л өдрийн нөхөр шүү. Харин чи намайг хуучны мэдэнтэй Нэнси гэвэл хүүхний сэтгэл ёор хөдөлсөнгүй. Би таныг сайн мэднэ. За баяртай гэлээ. Фежин түүний гарыг барих гэхэд хүүхэн зайлсхийгээд сайхан орсороо гэж дахин лавтайхан хэлээд түүний салхахаас гүйцэтгэж байгаа хасцын хариуд учиртай байдлаар толгой дөхөд үүдээ хааж орхилоо. Фежин маш их бодол болсоор гэрлүүгээ явлаа. Саяын болсон явдлын гол нь Нэнси мөн байсан боловч Фежинд ааж мудаанаар төрсөн бас нэгэн сэжгэн гэвэл тэр дээрэмчи харгас сатуугаас зовсон хүүхэн өөр нэг шин найзтай болоо юм байхаа гэж сэжгэлэн зовно. Хүүхний зан ааш хуурч гэрээс байн гарч алга болох болсон. Бүлэг дээрэмчийнхээ эрх ашгийг урдын адил төдийл хайхрахгүй янзтай болсон. Тэр орой яг тухайлсан цагт гарч явах гээд зүтгээд байсан энэ бүгд түүний тааврыг үнэнд ойртуулж түүнд бараг л үнэмшүүлэх болголоо. Тэр шин дурлалын эзэн нь түүний гарын дор хүмүүсийн нэг байсан Фежин биш бол Нэнси шиг туслагчтай байвал их л үн цайтай итгээд болох тул даруй татаж авах нь зүйтэй гэж бодлоо. Бас бүрч муухай өөр нэг зорилго байлаа.
Сайкс дэндүү их юм мэдэх бөгөөд түүний цадиггүй аашилсанд Фижин зөөцөхтэй тэрнийг нууснаас ч дутахгүй байлаа. Хэрвээ Нэнси тэрнийг хаяад явчвал түүний уур хилэнгээс хэрхэвч гарч чадахгүй. Нэг бол эрэмдэг зэрэмдэг болж хуурна. Эсвэл амиа алдах юмаа гэдгийг мэдвэл зохих байлаа. Энэ хүүхнийг жаахан ятгаад орхивол тэрнийг хорлоод өгөх тум магадгүй. Бүсгүй хүн зарсандаа хүрэх гэж тэрнээс ч дор юм хийж байсан түүх би. Миний хорсон зандаг хүн алга болж оронд нь нэг нь орох юм байгаа биз. Гэвч хүүхний хийсэн гэмт хэргийг би нэгэнт мэдэх болохоор тэр үнд миний нөлөө баттай хязгааргүй болно гэж дотроо бодлоо. Дээрэмчийн ганцаараа сууж байх зур Фижиний дотор ийм бодол агшин зур орж ирээд энэ бодлоо бодсоор байж завшаан тохиолдож хүүхэн түүнийг гаргаж өгт нь зарим нэг дохиорхоо юм хэлсэн нь тэр байлаа. Нэнси түүний хэлж байгаа үгийн утга учирыг ойлгохгүй байгаа юм шиг царай гаргасан боловч үнэндээ нэгэнгүй ойлгоод түүнтэй салах ёс гүйцэтгэхдээ нүдний харцсан дээр нь тод илэрчээ. Гэсэн чи Нэнси Сайксын амийг хорлох зорилгоос нь буцаж магадгүй яа. Хэрвээ энэ бол сан жавбал зохих чухал зүйлийн нэг юм. Фижин гэр рүүгээс ажиллах зураа. Би энэ хүүхнийг яавал эрхэндээ оруулах вэ? Яаж байгаад илүү их эрх мэдэлтэй болох вэ гэж бодно. Тийм хүмүүс арга чаргыг олд сурсан байдаг. Хэрвээ тэр хүүхэн үннээ хэлэхгүй бол Фижин ажиж хянсаар шин найз нь мэдэж аваад Сайкс цөмийн хэлнэ гэвэл Нэнси түүнээс нэр их айдаг байлаа. Зөвшөөрөхгүй хаашаа зайлах вэ? Заавал чадна да гэж Фижин бараг хашгиран алдаж хэлээд тэгэхэд надад үгүй гэж чадахгүй. Хэрхэвч үгүй гэж чадахгүй. Учрыг оллоо, аргыг оллоо. Арга хэрэглэнэ. Чи надаас мултаахгүй дээ. Фижин гэдрэг муухай харж буурч сүрхий өөдгүй амтан үлдсэн зүг рүүгэн гараараа занаад урагдсан цуваа мушгин заналтад айснаа ухтаж байгаа юм шиг базалсаар явж өглөө. Дөрвөн дугаар бүлэг. Фижин Ной Клэйполд нууц таалгуур өгсөн нь. Маргааш өглөө нь өвгөн эртлэн босоод шинэ хамсаатнаа тэс чадан хүлээлээ. Тэр нь их л удаанаар хожимдох шиг болоод байтал арай гэж нэг эргчэн болж өглөөнийхөө хоол ундыг ховдглон идэж уулаа. Болтер гэж Фижин сандлаа ойртуулан Морис Болтерын өдөөс харж суухад Ной. Би ч энд л байна. За юу болов? Намайг идэж уусч дуустал битгий юм асуугаач. Энд нэг л муу зам байна. Хуулцаагаа эвгүй тавь идэж уух цаг юу олдохгүй юм гэлээ. Фижин залуу найзынхаа хийхэх зөвүүн үннээс хүрээд чич ярих зураа идэж ууж чадахгүй юу гэл. Яхав дэ? Ярь чадалгүй юу? Ярьж л байвал миний ажил сайн бүтэх юм гэж Ной нэг том зүсэм талах зүсэнгээ хэлээд Шарлотан уу гэж асуул. Гарсан. Чамтай хоёулах 80 юм ярилцах гэж бодоод би тэр өний чинь нэг залуу бүсгүүтэй явуулчихсан. Оо, та уг нь тостой талах хайруулад байдаг байж. За яах, яар та. Та надад саад болохгүй. Үнэн дээр их үйл бүтээх гээд ийлтэй шийдэмгээ сууж байсан тул түүнд юу ч саад болохооргүй байлаа. Өчигдөр чи юм сайн ажилласан байна. Анхныхаа өдөр 6 шиллинг 9 хагас пени дээлсэн гэдэг чи сайхан хэрэг шүү. Зулцаг зумлах ажил танд ээлтэй ажил болох нэ дээ. Бас яагав.
3 пинт аяг сүүний домбод илссэн шүү дээ. Мартаж болохгүй гэж бойлт руугаа хэлэхэд нөгөөх нь тийм хайрт минь. Аягийг мөн чи яггүй авчээ. Дом болно гэдэг чи ястай эрхэм дээж болсон юм. Эхэлж байгаа хүн гэхэд нэг их муу юм биш байгаа баха гэж бойлт руугаа өөртөө ханамжтай байгаагаа хэлээд аягнуудын галдгооны өрөөний хавьяас авсан. Харин сүүний домбыг ганц нүүдэнд байхад нь дэлсчихсэн юм. Гадаа байгаад байвал зэв дагаад юм уу салхи зогчих үе гэж бодоод авсан юм. Мөн үү? Гэлээ. Фижин бүр хөх инээд нь хүрсэн юм шиг байдал гарган инээж, бойлт руугаа хөхөрчхөөд шар тус дүрхсэн толхнаасаа хэд том өнгөлээд нэг дэх цусмын дуусч хоёр дахьт нь орлоо. Фижин ширээн дээгүүр бүхийгод бойлтор чи чинь маш их мэрийж болгоомжилж нэг ажил хийж өгөх хэрэгтэй байна да гэлээ бойлтор. Харин та намайг дахиад аюултай ажил хийх гэж өнөөх цагдаагийнхаа шүүхийн газар явуулах гэж байгаа юм биш байз. Надад тийм ажил өөр зохихгүй шүү. Би танд өнний нин нууг шулуухай хэлчихье гэлээ. Жаахан ч аюул байхгүй. Бүр жаахан ч аюул байхгүй. Нэг бүсгүйг ажиглах хэрэгтэй байгаа юм. Хөгш юм уу? Залуу хүүхээ. Энэ ажлыг чинь би сайн дүгнэн л дөө. Сургуульд байхдаа би мөнч залтайхан шиг ховлдог байсан та. Тэр хүүхнийг би яах гэж мөрдөх юм? Ийх юм байхгүй. Зүгээр л тэр хүүхэн хаашаа явж байна? Ямар хүнтэй уулзаж байна? Чадвал юу ярьж байгааг нь мэдээд надад хэлж бай. Хэрвээ гадаа уулзаж байвал ямар гудамжинд, хэрэг байшинд бол ямар байшинд гэдгийг тогтоогоорой. Тэгээд үдсэн харсан дуулснаа хүрчрээд надад хэлж байгаарай. Ноэ аяга доош тавин эзнийхээ өөдөөс шүн хайран харж надад юу өгвдэ гэлээ. Ажлаа сайн гүйцэтгэж байвал 1 фунт өгнө. Бүхэл 1 фунт шүү. Надад ол зорихгүй ийм ажил хийсэн хүнд би хэзээч ийм их юм өгч байгаагүй юм аа гэж еврей түүний дурыг хөдлөх гэж оролдлоо. Хин гэдэг бол манайх нь нэг л дээ. Ялаг нэ гэж нөө хамраа шантагнуулан. Та чин тэр үнийг хардаж байгаа юм бэ гэлээ. Шин түнш нартай болсон юм шиг байгаамаа. Би тэднийг мэдэх хэрэг байна. Зөв. Цаадуул нь эрхэм хүндтэй хүмүүс бол зүгээр л танилцах гэж тэгсэн байх нэ. За яах вэ? Би танд тус болъё л доо гэж нөө хэллээ. Чамайг үгүй гэхгүй байхаа гэж би мэдсэн юм ба гэж Фижин үдсэн хэрэгэ бүтгэнэ гэж баярлаад дуу алдлаа. Тэглэггүй яах. Тэр чинь хаа байгаа юм? Би хаана үлээж явах юм? Би хаашаа очих юм? Би зүмийн хэлж өгөмс хайртан. Цаг нь болохоор чамд үзүүлэмз. За бэлэн байгаарай. Бусдын бол яах би болгоно. Тэр орой бас дараачи 2 орой тагнуулчинж, савхан гутал өмсөж, хөтчин өвч хувц өмсөд Фижинийг яв гэсэн цагт нь явхад бэлэн суугаад л байж. Тэгсээр 6 орой ёстой зовлон зүдүүртэй 6 орой өнгөрлөө. Фижин орой бүрл баахан уран муутайхан орж ирээд цаг бас болоогүй байна гэд өөрт өөрчим хэлдэггүй байлаа. Гэтэл 7 дахь үдэш урд урдынхаасаа нилээд сэтгэл нь яахарахгүй хөдөлж гисэн орж ирлээ. Тэр өдөр нэм гараг байлаа. Өнөөдөр гэрээс гарна гэнэ. Бодвол өнөөх л хэрэгээрээ байх гэж би л бодож байна. Бүхэл өдрийн турш ганц сараа байлаа. Тэрний айгаад байгаа хүн нь үүр цайхаас нааш ирэхгүй. За явъя хоёулаа бушуулаарай. Еврей маш их төвдөн сандарсан байсан болохоор ноёч нөлөөнд нь автагдаад ганц ч үг хэлэлгүй болсон харайлаа. Тэр хоёр гитэж гараад мушигран тахиралцсан гудамжуудаар явсаар ной анх Лондонд орж ирсэн шөнө өнгөрүүлсэн өнөөх ганцныхаа өмнө очиод зогслоо. 11 цаг өнгөрч явахад хаалга нь хаалттай байсан боловч Фижинийг сэмээрхэн шүглдэхэд чимээгүй нээгдэн тэр хоёр сэмхэн ороод хаалганч хаагдлаа. Фижин өмнөөсөө угтсан залуу еврейтэй шивнэх төдөө ярилцсан заримдаа дохиогоор байснаа
Ноэд нэг цонх зааж өгөөд тэр өрөөнд байгаа хүнийг сайн ажигла гэж тохилоо. Өнөө хүүхэн ч энэ мөн үү гэж Ноэ дөнгөж дуулт хуудасаар асуухад Фижин толгой тохилоо. Нүүр нь харагдахгүй маа. Өөрөө толгоогоо бүхий л өгшгөж лаан хардна байна гэж Ноэ шивнэхэд Фижин хариудна. Заарай гэж шивнээд баарны дохио өгөхөд тэр нь цаашаа явж төдхөн хажуугийн өрөөнд орлоо. Тэгэд Фижин лааны голыг таслах гэж байгаа хүн болоод тавих гэснээ шилжүүлэн яриа өдөж хүүхний толгойг өндөлгүүллээ. Одоо харагдаж байна уу гэж тагнуул шивнэлээ. Сайн харагдаж байна уу? Мянган хүний дотроос ч танимаар байна өө. Тэр өрөөний хаалга нээгдэн хүүхэн гарч ирсэн болохоор Ноэ бушуухан буулаа. Фижин түүнийг хөтлөөд хөшгөөр тусгаарлсан буланд оруулан тэр нууц газрынхаа дэрэгдүр хүүхнийг өнгөрөн хэдэн алхам холдож хаалгаар ортол амьсгалаа хураан хүлээж байснаа хойноос нь явж өнөө хүүдээр нь орлоо. Яваарай гэж үүднээс нь залуу хэллээ. Ноэ Фижин өөдөөс харснаа гарч одлоо. Зүүн тийшээ эргээд гудамжныхаа нөгөө талайг бариад яваарай гэж тэр залуу шивнэлээ. Ноэ тэр ёсоор нь явхад тэр хүүхэн нилээд холдчихсан яваа нь дэнлүүний гэрэлд харагдлаа. Ноэ бүсгэн хойноос явж яг эннээс илүү ойртох хэрэггүй гэсэн хэмжээгээр ойртоод хойноос нь дагаж явхад эвтэйхэн нь бодон гудамжныхаа нөгөө талайг барьж явлаа. Хүүхэн 2-3 удаа ууртаагаар эргэж харснаа хойноосоо явж байсан 2 эр хүнийг хажуугаараа өнгөрөх гэж 1 удаа зогслоо. Цааш болох тусмаа зориг орох шиг болж одоо бүр шийдэмгийн итгэлтэй алхах боллоо. Таг нуулж зохимжтой гэсэн зайгаа баримтлан хүүхнээс нүд салгалгүй дагаж явлаа. 46 дугаар бүлэг. Уулзсан нь. Лондоны гүүр дээр 2 хүн гарч ирэхэд сүмийн цаг 11 цагаас 3:30 өнгөрсөн болохыг заалаа. Тэр хоёрын нэг нь бүсгүй хүн. Төрүүлээд яаран сандран түргэн алхалж ямар нэг хүн ирж байгаа мэт хүлээж ядан иш дэшээ хайж харна. Нөгөө нь эрэгтэй хүн. Хамгийн харанхуйс өдөрт хэрэх бөгөөд түрүүндээ яваа бүсгүй хүний алхаанд өөрийнхөө алхааг холоос тааруулаад зогсоход нь зогсоод явхад нь яваад хойноос нь мөрдөж яваа мөртлөө гүйцэж очихгүй татаж явна. Ингэж Менделсээс сарын зүг гүүрээр гартал хажуугаар өнгөрөх хүмүүсийн нүүр цараа руу түгшүүртээ харж яваа тэр бүсгүй горьдлох тасарсан бололтой буцсан явлаа. Хүүхэн гинт эргэсэн боловч хойноос нь дагаж явсан өнөөхөр твдэн гоо мэдсэнгүй. Гүүрний багны дээдх нь нэг хөндийг чихэн бүр сайн угдах гэж мөхүүрүүн нэг бүхийгөөд хүүхнийг нөгөө талаар өнгөртөл хүлээн суулаа. Хүүхэн өнгөрөөд түрүүнд явж байсан төдий холдохын хамт тэр хүн сэмэрхэн гарч дахиад л хойноос нь даглаа. Гүүрний бараг тэг дунд нь очиод хүүхэн ч бас зогслоо. Нөгөө ирч зогслоо. Тэр шөнө маш харанхуй тэнгэр муухай байсны дээр ийм орой болсон цаг тийм газар хүн цөөн явдаг байлаа. Найс цааш явж өнгөрөх цөөхөн хүн тэр хоёрыг аль нээнч лав ажиглахгүй байгаа бололтой. Нөгөө мөрдөгчөр хүүхнээс нүд салгалгүй ширтэнэ. Хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүсийг өөр анзаарахгүй. Тэр өдөрш толгой хоргодох хаалгагүй урц буюу хүйтэн хонгил хайж яваа Лондоны тэдгээр гуйрнч хүмүүсийн залхуу хүрм харцыг тэр хоёр анзаарах шинжгүй байлаа. Тэр хоёрын аль нь хинтээ ч үг солихгүй, хүмүүс ч үг өдөхгүй, дуугүй зогсож байлаа. Голын дээгүүр манан татан янз бүрийн зогсоолд уяатай жижиг хөлөг онгоцны дээрх дэнлүүний улаан гэрэл өтгөрч харагдана.
Эргийн дээрх элдв барилга юмнууд мананд бүрч балархай харагдана. Эргийн хоёр талд байгаа утаа тортог болсон агуулгах газрууд бөөмнөрсөн олон байшингийн нуруу, хүрээ, өндөрт барааж усраа өнгөх боловч голын ус даанчих харанхуйлсан учраас тэдгээрийн нүсэр дүрс нь тусч чадахгүй байлаа. Харанхуйн дунд эрт үеэс гүүрний манаач авраг байсан ариун аврагчийн хуучин хийдийн цамхаг, ариун Магнусын хийдийн шов хорой харагдах боловч гүүрийн доод биеэр байгаа барилгын шургааг мод дээд биеэр байх сүм хийдийн багшилсан шовгороор бараг үл харагдана. Хүүхэн зовсон байдалтай хэдэн удаа хоош урагшаа эргэж буцаж явхад нь хойноос сэм дагаж явсан этгээд алдалгүй ширтэн байлаа. Ариун Павлын дугны нүсэр хонх бас нэгэн өдөр тонсныг зарлаа. Олон хүнтэй энэ хотод шүн дунд болжээ. Орд харш, дарсны шөнийн мухалгууд, шорон гяндан, галзуугийн байшин, үхэх төрх, өвчтөе эрүүл хүмүүс оршин суух орн, үгсэн хүний хөшсөн царай, төрсөн хүүхдийн нам гүм нойр цөмөөрөө шүн дундад дарагдсан байлаа. Цаг цогсноос хойш 2 минут ч болж амжаагүй байтал гүүрний ойр ирж зогссон хөлсний нэг свихтэргнээс залуу авхай буурлын үгэн 2 буугаад шууд гүүр рүү явлаа. Тэр хоёрыг дөнгөж гүүрэн дээр гарч ирвүүгүй юу нөгөө хүүхэн давхын хөдлөөд өмнөөс нь тэр даруй угтан авлаа. Тэр хоёр ийш тийшээ гордлого тасарсан мэт байдалтай хараад явж байтал урдаас нь хүүхэн очиход гайхан цочимдсноос дуугарлцсан боловч төдхөн дууг боллоо. Энд бали би энд ярихаас айж байна. Хөл ихтэй замаас гарч тийш шатаар бууй гэж нээс яруу хэлээд очих газар руугаа заахад нөгөө хөдөөний хүн эргэж хараад яах гэж зам таглаад байгаа юм гэж ууртай хэлээд цаашаа явлаа. Хүүхний заасан гიშгүүр нь сайрын эрэг, ариун аврагчийн хийд зогсоолн болон харагддаг тэр гүүрний нөгөө талын гიშгүүрүүд ажээ. Нөгөө хөдөөний байдалтай хүн хүний нүднээс далдуур тийшээ яаран явж уг газрыг түр харж ажигласнаа уруудаж эхэллээ. Тэр гიშгүүр шатвал гүүрний хэсэг бөгөөд 3 гулдангаас бүрджээ. 2 дугаар гулдангаас доошх нь зүүн гар талдаа Темза гол тийш харсан хээвгалцтай баг нь байна. Энэ дэх доод талын гიშгүүрүүд нь илүү урт учраас тэр ханын булан тойрсон хүн ганц гიშгүүр алгасаад дээд талд нь зогсовч шатан дээр байгаа хүн үзэгдэхгүй. Нөгөө хөдөөний хүн энд хурч ирмэгцээ ойр хавийг харавал өөр нуугдчихмаар тогтой газар үзэгдэхгүй. Бас ус татарсны ачаар зайн овоо их байсан болохоор мираасаар хажуу тийшээ эргэж багныг араараа түшин зогслоо. Тэднийг түүнээс доошоо бууж ирэхгүй лавтай гэж бодоод хүлээлээ. Тэдний ярилцах үгийг дуулж чадахгүй ч гэсэн дараа нь тэдний хойноос санаа амар дагаад явж болох байлаа. Хөл бахтай энэ газар цаг ингэж унжраад байхад түүний санснаас огт өөр тэр уулзалтын учрыг олох гэж тэр тагнуулч тэсч ядна. Тэгээд тэднийг нэг бол дэндүү хол зогсох нэ. Эсвэл нууц юмаа ярилцах гэж шаал өөр тийшээ явах байх. Миний мэддэг хөгч өнгөрчтэй гэж дахин бодож нуугдсан газараасаа гарч дээшээ өсөхийг завдтал. Нэг хүний хөлн чимээ дуулдаж хүмүүс яг дэргэдэн дуугарлаа. Тэр хана игц налан зогсож амьсгаагаа татаад анхааралтай чагнавал одоо цааш яваад яах вэ? Энэ хатагтайг дахин зовох хэрэггүй. Таныг ийм холоос ирсэн гэхэд үнэмшихгүй хүн зөндөөл гарах бах. Гэвч би таныг дураар чин тавих гэж бодож байна гэж лав өнөө ноёнд хэлж байгаа дуулдлаа. Намайг дураар тавина гинэ. Та их эвэрхүү юм. Намайг дураар тавина гинэ. За энэ яах вэ гэж өмнө яваа хүүхэн хэлэх сонсогдлоо. Гэвч та биднийг энэ хачин газар ирүүлсэн зорилго юу вүлээ гэж нэлээд ээлдэг янзтай хэлээд
Юунд гэрэл гэгээтэй хүн амьд наашаа цаашаа зурж байгаа тэр дээр ярилцахгүй ийм харанхуй нөхөнд оров гэлээ. Тэнд ярихаас би айж байна гэж сая хэлсэн шүү дээ. Бүүмэд яагаад ч юм гэж тэр хүүхэн чичрэн дуграад. Өнөөдрийн турж миний айдас хүрээд арай л гэлтэрч юм гэвэл өвг нь түүнийг өрөвдсөн бололтой. Юунаас айгаа юм бол гэлээ. Би өөрөө хэлж мэдэхгүй байна. Мэдх юмсан гэж бодож л байна. Өнөөдрийн турж хүн үхээд цус нөөж болсон цагаан хувцас өмсөж байна гэж бодогдоод хамаг би галж чадж байгаа юм шиг санагдаад байсан. Оройн цаг өнгөрөх санаатай юм бариад суухад бас л өнөөгч нь бодогдоод болтгүй. Зүгээр бодогдоо үз гэж өвг нь ноён түүнийг тайвшруулах санаатай хэлэхэд хүүхэн сөнгө дуудуугаар. Зүгээр бодогдсон юм биш ээ. Номын талбар дээр том хар үсгээр авс гэж бичсэн надад харагдаад байсан. Гэтэл өнөөр миний яг тэрэгдүр авс аваад яваа улс өнгөрсөн. Энэ ч ердийн л хэрэг шүү. Миний дэрэгдүрч гэсэн авс аваад явж байгаа улс бишгүй л таарал татгийм. Ястай авс байна лээ. Энэ бол тийм биш. Хүүхний ярьж байгаа байдал маш ёр бишийн байдалтай байгаа. Нөгөө нуугдаад ажиглаж байгаа этгээд сонсож нуруугаар нь хүйт оргиж толгойтой өвсөнд босох шиг боллоо. Тэр хүүхнийг залуу хатагтай тайвшруулахыг оролдон дими юм бодоод нүдэнд үзэгдэх шиг болсон мийг үний юм болгож бодох хэрэггүй гэж ээлдэг зөөлөн дуугаар аргадахад мань тагнуулчин дотор хизээнээсээ илүү онгойлоо. Айтайхан ярил та хөөрхөн амтан, айтайхан ярил өөртөө дээр байлгүй гэж залуу хатагтай нөгөө өвгөндөө хэлэхэд Нэнси. Танай дээрэнгүй бишрэлт хүмүүс чинь бол намайг энэ үдэш ийм янзтай байхыг үзэх гэж өнгөлзөөд өс хаав. Шатаан барин гэцгийх байсан байх гэж дуурайд. Хайрт хатагтай минь. Ягд бурхны номонд тийм хүмүүс бидэн шиг муусан улсыг үзэхдээ тань шиг ийм их агуу уужим сэтгэлээр энэрэнгүй эс үзнэ. Тэд алдаж хагцаад дүүрч танд дутагдсан юмгүй байхад та юунд тэднээс жаахан ихэмсэг байж болтгүй гэлээ. Төрк хүн тэнгэр бурхан залбирахтаа нүүр гараан угаасны дараа нар гарах зүг залбирдаг. Тэгээд тэд эрх мууд чинь ертөнцтэй мөргөлдөн инээмсэглэж мишэх ясан алдаад орчлонгийн хамгийн муу зүг рүү бас л эргэдэг юм. Мусульман мөргөлтөн зусарч хүн хоёрын алийг авна гэвэл мусульман мөргөлтнийг л авна гэж өвг ноён хэллээ. Энэ үгийг залуу хатагтай зориулан хэлэх шиг болсон боловч Нэнсиг сэхэ авч уужраг гэж бодоод хэлсэн байж магадгүй. Ноён төдхөн Нэнси рүү хандан. Та чинь өнгөрсөн нэм гарагт энд ирээгүй ээ гэлээ. Би ирч чадаагүй. Явуулахгүй хүчээр тас хороод байсан. Хин тэрв? Залуу авахай түрүүнд миний хэлж байсан хүн. Бидний өнөөдөр энд уулзсан харилцах хэргийг чинь гадарлаж сэжгэлсэн хүн байхгүй айз гэж өвг ноён асуувал хүүхэн толгойс ихсэрч. Үгүй. Тэр мэдсэн бол миний ингэж яваад ирнэ гэдэг тийм их амар хэрэг биш байхсан. Хатагтайтай түрүүчийн уулзах гэж ирэхдээ тэрүнд хар тамхины шүүс уулгах чаагүй бол уулзах чадахгүй л байсан. Очиход чинсэрсэн байж юу гэж өвг ноён асуулаа. Үгүй. Тэдний хэн ч намайг сэжиглээгүй. Болж тээ. За, миний хэлэх үгийг одоо сонс гэж өнөө өвг ноён хэлээд түр дуугүй болоход хүүхэн. За, гэлээ. Бараг 2-7 хоногийн өмнө таны хэлсэн зүйлийг энэ залуу хатагтай надад бас хэдэн итгэлтэй нөхдөдөө хэлсэн. Үннээ хэлэхэд би эхлээд танд бүрэн итгэсэн юмгүй. Харин одоо лавтай итгэж болох юм байна оо. Болно гэж хүүхэн мэрийн хэллээ. Дахиж хэлэхэд би хатуу итгэлтэй байна. Ер нь шууд хэлэх юм бол тэр нууцыг олж мэдхийн тулд тэр Монксыг айлгах хэрэгтэй юм. Харин хэрв
Хэрвээ тэр үнийг чинь барьж чадлагүй алдчих юм уу? Эсвэл барьж авсан ч үнэн угдуулж чадахгүй бол та еврейг илчлэн шүү гэвэл хүүхэн гэдэр гухарч би чинийг үү гэлээ. Та тэр үннийг л илчилж өгөх хэрэгтэй болно доо. Тэгж чадахгүй. Хэцэж чадахгүй. Тэр чөтгөрч байлаа гэсэн. Намайг чөтгөрөөс дор даралдаг ч гэсэн би тэрнийг барьж өгч өрдөөч чадахгүй. Үгүй гэж юу? Гэж ингэж хэлэх нь мэдсэн юм шигээр ноён асуухад хүүхэн өрдөөч чадахгүй гэлээ. Ганц л учир байгаа юм. Ганцхан учир байгаа юм. Би энэ үнийг хатагтаад хэлсэн. Хатагтаач намайг өмөрнө гэж би мэдчихв. Надад тэгж амласан биз дээ. Бас өөр нэг учир гэвэл тэр хүн муу муухай амьдарч байсан. Би ч өөрцгүй мөн л муухай амьд зууж ирсэн. Бид бараг цөмөрөөл нэг замаар явсан улс. Би тэднийг барьж өгөхгүй. Тэдний аль нь ч их өөдгүй хүн намайг бариад өгч болох улс боловч тэгээгүй. Би тэгэхээр тэднийг тэгж чадахгүй гэж хүүхэн эрс шийдэмгээ хэллээ. Ийм үгдуулаад зорьсон зорилгондоо хүрсэн байдалтайгаар нөгөө ноён түргэнээр. Тэгвэл яах вэ? Монксыг л бидний гарт оруулаад орох гэвэл хүүхэн. Тэр чинь бусдыгаа хэлчихвэл яах вэ? Гэлээ. Тэрнээс чинь үнэн үг л дуулвал өөр юм хэрэггүй болно. Нэрээ шүү. Жаалхуу айлвэрийн амьдралд нийтэд таармааргүй нэг нэлээд төвхтэй явдал лав байгаа бол та. Бидэнд тэрнийг л хэлээд өгвөл цаадуул чинь ямар ч ял эдлэхгүй. Би ам тангаргаа өгье. Хэрвээ хэлчихгүй бол яах вэ? Тэгвэл таны зөвшөөрлгүйгээр Фежинийг шүүхэд өгөхгүй. Эхлээд таныг наашлах учиртай юм би хэлнэ. Хатагтай надад амлсан биз дээ. Амлсан. Ёстой үнэн эргэлзээгүй амлсан гэж Роз хажуунаас хариуллаа. Хүүхэн нэг хэсэг чимээгүй сууснаа. Монкс та нарыг яагаад мэдчихсэн юм бол гэж учрыг мэдчих юм биш үү та? Хаанаас та? Энэ мэдээг чинь тэрүнд зүүдлэхээрчгүй янзтай мэдүүлэн шүү дээ. Би худалч хүн байсан. Худалж улстай ч хамт байсан. Харин таны үгэнд итгэе гэж хүүхэн нэг хэсэг дахин дуугүй байснаа хэллээ. Ноён хатагтай хоёул сэтгэл зовох ёор хэрэггүй, эргэлзэх хэрэггүй гэж ятгах гад хүүхэн хажуугийн чагнжуугаа итгээдэд бараг дуулдахгүй шахам нам дуугаараа ярих та. Тэр орой өөрийн чинь асуун байцааж байсан газар хаана ямар нэртэй ганц байсныг хэллээ. Хүүхэн ярьж байгаад гэн дуугүй болчиход байхын бодвол ноён хүүхний ярьсныг яаруу санд руу тэмдэглэж байгаа бол та. Тэр ганцны хамаг чухал инж тэмдгийг тоочин бас түүнийг чухам хаанаас хүнд мэдэгдэлгүй ажиглавал зохихыг заан. Мөн чухам ямар гарагт хэдий үеэр тэнд Монкс ирдэг цагийг хэлээд түүний нүүр царай маягийг бүр тодорхой санах гэсэн юм шиг агшин зур дуугүй болсноо. Өндөр нуруутай Петро гэвч бүдүүн тарган гэмээргүй. Ятгахта явхтаа гитэж байгаа юм шиг явдаг. Байн баруун зүүн түшигээ эргэж хардаг. Тэрний нүд нь жигтэйхэн хөнхөр. Энийг битгий мартаарай. Би л тийм нүдтэй хүн өөр хараагүй. Ер нь тэрнийг ганцхан нүдээр л таньж болно доо. Царай нь хар бараан. Үс нүд нь хар. Нас нь 26 8-аас хэтрээгүй мөртлөө ядруу хүргэр. Уруулан цайж омголцсны дээр шарахтай. Заримдаа ухаангүй унж очоод уруулаа хазаж хэмэлдэг. Заримдаа гараа хүртэл хазаж хэмлээд шархлуулдаг. Та яагаад эвгүй болох шиг болов? Гэж хүүхэн гинт төгдрөн асуухад ноён. Өөрөө юу ч мэдсэнгүй гэж яруу хэлээд цааш нь яар гэлээ. Би танд түрүүнд хэлсэн байшинд байсан хүнээс энэ мэдээний хагас зарим нь олж мэдсэн.
Тэр хүнтэй би 2 дахин тааралдахад тэр дандаа л томоо цов өмсчихсэн байдаг. Таньж мэдэж болмоор шинж тэмдэг тиймэрхүү юм байгаа лу. За нэг юм хэлий. Тэрний хүзүүн дээр бүр дээгүр эргэж харахад газ дугныхын доогуур нэг гэтэл том улаан сорив түлчгсэн юм шиг үү гэж ноён асуулаа. Яагаад та мэддэг үлээ? Та ч тэгвэл таних юм биш үү? Залуу хатагтай гайхсан дадуу болтлаа. Тэр хэдэн секунд хэртэ дуу дуугүй зогсоход амьсгал нь тагнуулчид тодхон дуулдаж байлаа. Мэдэх юм шиг байна гэж ноён дуугараад таны хэлж өгсөн шинж тэмдгээр би тэрнийг таньнаа. Харж л байгаарай. Биетэйгээ жигтэйхэн адилуулс олон байдаг. Миний үдсэн хүн биш ч байж магадгүй гэж зориуд бие барин хэлээд 2 алхам хойш болсон нь амьсгалаа дараад байсан тагнуулчид ойртож тэр ноёны тэр ч эргэлзээгүй юм байжээ гэж аманда бовтнохыг нэгэнгүй сонслоо. Түүний дуугарч байгаа байдлаас үзэхэд түрүүчийнхэн зогсож байсан байранда эргэж очих шиг боллоо. За, уухан минь их тус хүргэлээ. Маш их талархаж байна. Би таны ачийг юугаар хариулах вүлээ? Гэвэл Нэнси. Юу ч хэрэггүй гэлээ. Өөрийнхөөрөө зүтгээд байх хэрэггүй. Бод. Надад хэл гэж ноёны хэлэх нь ямар ч хатуу хахир сэтгэлийг уйруулмаар байлаа. Хүүхэн мэгшин уйлж. Юу ч алхтаа. Та надад юугаар ч тусалж чадахгүй. Би ёстой дүүрсэн гордлоггүй болсон хүн гэвэл. Та байж байгаа гордлогондоо өөрөө саад тавьж байна. Өнгөрсөн үе чинь таны залуугийн хүч тамирыг дэмий варж бас хамгийн бүтээгч бурхны нэгэн удаа л хүртээгээд дахин өгдөггүй цаглашгүй хүнтэй эрдэнсийг чинь барсан байна. Гэсэн чи ирээдүйд итгэх ёстойг чинь бид даа. Та өөрөө хүсч мөрөөдвөл сэтгэл зүрх чинь амар тайван болох учраас та ингэхгүй л бид яаж чадахгүй. Англи оронд амар жимэр сууж болох газар олон. Хэрвээ та энд байхаас айвал өөр гадаад ямар нэгэн оронд суулгаж өгөх тийм ажлыг бол бид хийж чадхаар барах уу? Тих юмсан гэж их л бодож байна. Үүр цааж энэ гол өдрийн гэрлэр сэрхийн өмнө бид амжуулаад урдын сүлбэтнүүдээс ангижруулад энэ орчлонгоос зайлчсан юм шиг огт ор сурггүй газар явуулж чадах юм. Явах юм биш үү? Тэдний хэн нэгтэн дахин нүүр учирч ярих ч хэрэг алга. Тэр муухай орон гэрт дахин орохын ч хэрэг алга. Өөрт чинь үхэл зовлон учруулах тэрхий агаараар дахин амьсгалахын хэрэггүй. Бололцоо бүрдээд амжих цаг байгаа дээр нь зайлж үзье гэж өвг ноён ятгалаа. Одоо үгэнд маань орох байлгүй дээ гэж залуу хатагтай дуалдаад. Байц бодож эргэцүүлж байх шиг байна гэвэл өвг ноён. Үгүй шиг байна өө хонгор минь гэлээ. Өнөөх бүсгүй хэсэг зур эргэлзэн байснаа. Байда ноён минь гэлээ. Би хуучин амьдралдаа хүлэгдсэн өхөө. Надад хич 8 муухай зөв өхөрмөр санагдавч би орхиж чадахгүй. Би дэндүү хол явцсан юм шиг байна. Хэрвээ та нар түрүүний ингэж хэлсэн бол би инээд алдах байсан байх. Гэт эргэн тойрноо яаран хараад дахиад л айдас минь хүрлээ. Одоо харъя гэлээ. Гэр рүүгээ харих гэж юу? Гэж залуу хатагтай сунжруулан асуухад тэр хүүхэн. Тийм ээ гэрээтэй хатагтай минь. Тэр чинь миний бүх амьдралд гэр орон минь болсон газар. Одоо тарцгаая да. Намайг хардаж хайсаар үзчих хүлээ. За явцгаа. Надад тус болъё л гэж бодож байгаа бол та нар минь явцгаа. Намайг ч явуул. Гэхэд ноён санаа алдаж. Дэмэл юм байгаа юм да. Энд байгаад байвал уршиг татаж магадгүй нэ. Өөрөө чинь дэндүү их саатуулчихсан байж магадгүй нэ.
гэвэл тэр хүүхэн. Тэглээ. Дин дуутчихлаа гэхэд залуу хатагтай. Хөрхийн энэ бүсгүй амьдрал юу болж төгсөх болоо гэлээ. Тэр хүүхэн. Юу болж төгсөх бол гинэ? Та урагшаага энэ харанхуйлж байгаа ус руу нэг хардаа. Над шиг амтэн ийм усанд орж бүхэд хүн хөөрхилж өрөвдөх амьд юм юу ч үлдээлгүй. Төгсч байсныг намаас уншиж олныг мэдсэн биз. Миний амьдрал тэгж төгсөхөөс гарцаагүй. Харин хэдхэн жил үү? Хэдэн сар уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна гэвэл залуу хатагтай мэгшин уйлж битгий юм ярилтаа гуй гэлээ. Танд хизээч дуулдахгүй тийм аимшигт юмыг бурхан дуулахгүй. За баяртай гэж хүүхнээ хэлэхэд өвгөн ноён цаашаа эргэлээ. Залуу хатагтай энэ хитвчтэйг аваач намайг бодоод аав. Хэрэгтэй цагт чинь тус болох байхаа гэвэл хүүхэн. Үгүй. Би та нараас мөнгө авах гэж хов хэлээгүй. Энэ юм санаж яваарай. Харин надад нэг юм өөрийнхөө бүлзэг биш шүү. Хэрэггүй. Бэлэг юм алчуура өөрөө хэрэглэж явсан нэг юм ол өгч. Би таны юм гэж хадгалан явж болох тийм нэг юм өгч хөчтэй залуу хатагтай. Ухаа тэнгэр өршөөж тэгс чаргаж яваарай. За баяртай гэлээ. Хүүхний сэтгэл маш их хөдөлж гиншээд бас ингэсээр байтал цаадуулн мэдчихвэл хүүхэнд даанч тусгүй муу юм болохыг өвгөн ноён ухаарад хүүхний гуйсан ёсоор түүнийг буцаалаа. Алхлан явх хөлийн чимээ сонсдовч харин үг үл хэлэх нь үл сонсогдно. Залуу хатагтай дагалдан яваа хүнийхээ хамт төдхөн гүүрэн дээр гарч гიშгүүрийнхэн дээд талд хүрээд зогслоо. Албайцараа өнөөгч нь дуудах шиг боллоо. Мөн баха гэж хатагтай чагналаа. Гүй хайрт минь. Тэр чин бид хоёрыг зайлж явхаас нааш цаашаа явахгүй. Тэндээ л байгаад байгаа гэж ноён Бранлоу урамгүй байдалтай эргэн харж хэллээ. Розмели явхад дургүй байсан болохоор өвгөн түүний гараас зөөлөн боловч шийдэмгий хөтлөн явлаа. Тэр хоёрыг далд ормогц. Нөгөө хүүхэн чулуун шатан дээр бараг тараан унаад сэтгэлийнхэн зовлон нулимсаар хомсдохыг оролдлоо. Нэлээд байзансны дараа хүүхэн босч гуйван итгэлгүй янзтай алхасаар гудамж өгсөн явлаа. Гайхшин тасарсан тагнуулч тэндээ нэг хэсэг хөдлөлгүй зогсон байснаа ийш тийшээ болгоомжлон харж өөрөөс нь өөр хүн байхгүй гэдэгт итгээд нуугдсан газраасаа сэмээрхэн гарч буцаад гудамжны сүүдрээр хярсаар яг түрүүнд ирсэн шигэ явж байлаа. Ной Клэпл дээд талын шат хүрээд хүн амтан харж байна уу үгүй юу гэж хэд дахин эргэж харснаа еврейх рүү хөлийнхэн байдаг хурдаар гүйжээ. Дуучин 7 дугаар бүлэг. Уршиг муутай юм болсон. Хоёр цаг орчин болоод үүр цайх байлаа. Энэ үед гудамжаар хүн амтангүй элен хулин дуу чимээ хүртэл нойрсон мэт. Тэнүүлж завхай хүмүүс гэрээд буцаад сажилж байдаг тийм цаг бөгөөд намар түүнийг нам гүм шүн гэж нэрлэдэг зүйтэй юм. Ийм нам гүм чимээгүй шөнийн цаг Фижийн өөрийн хонглыг ажиглан суугаад царай нь үрчийн цайж, нүдэнд цус хуран улайчсан. Хүнтэй төсөөтэй гэмээргүй. Харин чихтэй авснаас гарч ирээд элдэн муухай бодолд тамлагдан байгаа зөвүүн муухай хий үзэгдэл шиг байдалтай. Хуучирч урагдсан хүнжлөөрөө бие хучин дэрэгдэх ширээний дээр сүмэлзэн асхлаа руу хараад хүйтэн голомтныхоо хажууд сууж байлаа. Баруун гарынхан хар хэртэй урт хумсыг химлэн гүн бодол болон суух бөгөөд
шүдгүй аманд нь нохой буюу үхэр охтны соёо шиг хэдхэн шүд харагдана. Ной Клэпл шалан дээр дэвссэн муугацсан дээр хөлөөжин хөвтөөд дууг нойрсож байна. Өг нь түүнийг хаяа харж ширтэх боловч дахин лааруу ширтгэн ажиглаад байвал шаал өөрийн бодож байгаа нь илэрхий. Тэр лааны шатсан гол цөглөн 2 салаа болж хайлсан тос нь доошоо туслана. Үнэхээр өөрийн бодож суугаач. Сайхан төлөвлөгөө нурсан тоогүй санагдаж бусад хүнтэй сүлбэлдсэн хүүхнийг бодхоос хорсон занж өөрийг илчилж хэлэхгүй гэдэг нь худал байх гэд үл итгэж. Сайксаас хонзонго авах болцоогүй болсондоо тун цөхөрч хэрэг илэрч үхэж балрах гэхээс тун айгүй санагдан энэ бүгд Фижиний дотор байн бодогдож тех тусам айл муухай бузар хар санаа өвөрлөсөн. Фижин ёор хөдлөлгүй цагийг өчүүхэн ажиглалгүй сууж байтал сонорч ихэнд гинэт гадаа хүний хөлн чимээ гарах сонсогдоход за та гэж амгалцсан хураа уруулаач чинь за та гэтэл хон хаяархан дугарч Фижин шатаар сэмээрхэн өксөж хаалга найвал юм нүүрч эрүүгээ тултал ороосон суганда боодолтой юм хавчуулсан хүн орж ирэн гадуур хувцаа тайлж хаяад суул. Тэр нь өнөөх Сайкс байлаа. Энд гэж Сайкс боодолтой юмаа ширээн дээр тавингаа хэлээд энийг аваад яахаа өөрөө мэдтээ. Олж авах гэж их зүдэрлээ. 3 цагийн өмнө ирчгэд амжих болов гэж бодож байсан юм уу гэн? Фижин тэр боодолтой юмыг авч шүүгэндээ хийж цоожилж хоод бас юу ч хэлсэнгүй дуугүй суусан боловч энэ завсар түүнээс нүдэ эгшин зуурч салгалгүй ширтсээр одоо бие өөдөө нүүр нүрээ харан суулаа. Фижиний уруул чичирч нүүр цараа нь маш их хувьс хийсэн учраас дээрэмч өөрийн ирэхгүй үнэхээр айд сүрдэн сандлаа гэдрэг түлхэн хоошоо боллоо. Юу болоо? Юунд хачин ширтээд байгаа юм гэж Сайкс чанга дуугаар хэлэхэд Фижин зөв гараа өргөж салгансан ядам хурууга занавч хэсэг зур үг хэлж чадахгүй болтлоо сэтгэл нь хөдөлсөн байлаа. Зөлк гэж сэтгэл нь төгссөн байдалтай өөр дотроо ямар нэг юм эрен тэмтэрч зөлөрч би ч өөрийгөө бодлого болохгүй нэ гэтэл Фижин дуурж тийм биш. Чамайг яасан биш. Бийл минь. Чамд буруу өгөх гэсэн биш ээ. Гэлээ. Сайкс. Оо, тийм үү? Гэд түүнийг сүрхийн муухай ширтэн харж харсаар байтал нүдэн дээр нь гар буугаа гаргаж өөр нэг аятайхан халаасандаа хийгээд бидний нэгэнд маань сайн л хэрэг болж дээ. Харин тэр чухам хэн болох нь онц биш. Гэлээ. Фижин түүнд сандлаа ортуулан биелэмэн миний хэлэх юм өөрийн чинь биеийг минийхээс ч дор болгох байх шүү. Гэвч би хэлэх ёстой гэвэл дээрэмч. Яа нэгнэ гэж сэжгэлсэн хэвээр асуугаад хэлээч дээ. Битгий уруу цараалаад намайг баларчээ гэж нээсээ бодно шүү гэлээ. Баларчээ. Тэр чин дотроо ингэж шийтсэн байна гэж Фижин дуалтлаа. Сайкс еврейг маш их гайхсан байдалтай харж уг нууц байдлыг тайлж ядаад лутгараараа заамд нь сэгсчиж хэлээчтэй хэлэхгүй юм бол амыг чинь барьчих шүү. Амаа нэгээд аятайхан хүнд мэдгэтгэвс яриад музөнөг нохой гэлээ. Тэнд хэвтэж байгаа залуу ухаан гэж Фижин хэлтэл Сайкс урд нь ажиглаагүй юм шиг хажуу тийшээ эргэж унтаж байгаа ноо руу харснаа түрүүчийн байдалд орж. За тэгээд гэвэл Фижин ухаана энэ залуу биднээс урууч урдаар энэ бодол тохирох улс олоод дараа нь тэдэнтэй сэм уулзсан бидний гадна байдаг шинж тэмдэг бидний байдаг газар биднийг хаанаас амар барьж болох вэ гэдгийг хэлж өгөх гээд гадаа болцсон байг л дээ. Ухаана энэ залуу
Энэ бүгдийг хийхдээ бас бидний ямар ч гэсэн холбогдсон ажлыг бас хэлж гэж бодъё. Тэгтээ хувраг хүний хоол цайнд хууртаад тэгж бодсон юм биш ээ. Ёр өөрөө өөрийнхөө дураар тэгж байгаа гэж бодъё. Тэгээд биднийг л чадъя гэж бодож байгаа улстай учрах гэж шүн нууцаар явдаг байг. Миний хэлж байгааг дуулж байгаа байз гэж еврей нүдэ хорсолтойгоор гялалзуулан том дуугаар хэллээ. Энэ залуу энэ бүгдийг хийсэн бол яах вэ гэлээ. Яах вэ гинэ гэж Сайкс аимшигтайгаар занж. Миний эрхийг хүртэл амьд үлдсэн байвал би гутлынхаа төмөр улаар гавлын дэвсэлж толгойтой өснийхэн тоогоор хэсэгчлэн хаяна гэлээ. Хэрвээ би тэгсэн бол яах вэ гэж Феджин бараг л улин хуцаж. Наад шиг л ийм их юм мэдэх өөрөөсөө бас өдий олон хүнийг дүүжилж чадах би тэгсэн бол яах вэ гэвэл Сайкс шүдээ зун зөвхөн тэгж бодсондоо царайн цайн. Бөөмэд нэг юм өдөөд гав хийлгэх байсан баа. Хэрвээ намайг та нарын хамт шүүгэл би шүүхийн өмнө та нар дээр бууж тэдний нүдний өмнө та нарын тархийг чинь шахна. Та нарын толгой дээгүүр ачаатай тэрэг дайраад өнгөрсөн юм шиг болгох хүч тэнхээ надад бий гэж тэр дээрэмч бувтнаад булчирхаг гараа дээш нь өргөлөө. Та бол яах вэ? Би юу? Тэгвэл намайг цээрлүүлээрэй. Хэрв Чарли юм уу, Плут юм уу, Бет эсвэл хинч байсан ялгаагүй гэж Сайкс яран хэлээд. Хинч байсан яах вэ? Би ялгаагүй чадна гэлээ. Фежин дээрэмч рүү ширтэн дуугүй байгаарэ гэсэн дохио өгснөө. Шалан дээрх ширдэг дээр унтаж байгаа этгээдээ өнгөж угдс хэцрэхийг оролдлоо. Сайкс бүхий эсхийн өвдөг дээрээ хоёр гараа тавин сууж яах гэж ийм олон юм асууж зэхээд байгаа юм болоо гэж их л гайхлаа. Болтер өөрхий залуу минь гэж Фежин шулмын харцаар харж маягтайхан унжруулаа хэлээд ядарчих чи. Хүүхнийг ажиглаж чагн зогсоор угаад ядарчих чи. Хүүхнийг ажигласаар биелмэн гэж Сайкс гэдэргээ болж. Юу хэлэх гээд байна гэвэл Фежин хариу хэлэлгүй нөгөө унтаж байгаа хүнийгээ татаж өнд илөглөө. Түүний өөрийнх нь өөртөө өгсөн нэрээр хэд дахин дуудсны дараа сая нүдэ нухалсаар нойрмглан авшигээд эргэн тойрноо мэлийн харлаа. Чи түрүүчийнхээ хэлж ирснийг дахиад нэг яриад орх. Энэ үнд сонсгоё гэж еврей Сайкс руу заалаа. Нойрмог ной дур муутайхан толгойс өгсөрч. Юу ярих вэ гэлээ. Нэнси яасан гэлээ гэж Фежин хэлмэгцээ. Үг дутуу сансаад гараад явчих вэ гэсэн юм шиг Сайксын сарвнаас шүүрэн барьж. Чи хойноос нь дагаад явсан гээ үсттэй гэлээ. Тэгсэн. Ландны гүр хүртэл гэсэн. Тэгсэн. Тэнд хоёр хүнтэй уулзах нь үдсэн гэсэн байхаа. Тийм. Хүүхэн өөрийнхөө зоргоор явж нэг ноён хатагтай хоёртой уулзахад цаадуул нь бүх нөхдөө ялангуяа Монксыг хэлж ял гэдэг юм байна. Тэрч хэлээд өгчөж бидний уулздаг газар, явдаг газрыг хэлж ялээ гэж бас л хэлээд өгчөж. Монксыг ямар газраас тагнж харуул айтай вэ гэхэд бас хэлээд өгчөж. Чухам хэдийн үед уулзцаадаг вэ гэж. Нэнси энэ бүгдийг хийсэн байна. Тэрний хүн албатаж айлгаагүй байтал цөмийн нэд нэгэнгүй ярьчихсан байна. Хойш урагшаа гэлгүй хэлээд өгсөн байна, тийм биз? гэж Фежин уур бадран асуулаа. Ной толгоогоо маажлан үнэ нэрэ төгсөн. Өнгөрсөн юм гаргийн тухай юу гэж хэлээ бол? Өнгөрсөн юм гараг гэж ной бодол болгон хэлснэ. Би тэнд ярьсан штэ. Дахиад ярьчих гэж Сайксын гарыг уламжин гатхан нөгөө гарыг сэгсчин амнаас нь хөөсхарлаа. Нойроо сэргэх тусам Сайкс гэдэг чинь юу болохыг мэдэж байгаа янзтайгаар. Тэд хөөгнийг ирнэ гэсэн мөртлөө
өнгөрсөн юм гарагт яагаад ирсэнгүү гэж асуусан. Хүүхэн хэлэхдээ ирж чадсангүй л гэж юм лээ. Яагаад гэлээ? Хэлээд өгдөө. Өнөө бийл гэдэг хүн чи явуулахгүй хорсоор байгаад тийм боллоо л гэж юм лээ. Гэж Ной хариуллаа. Пежин бас өөр юу гэсэн гэлээ? Тэдэнд урд нь хэлсэн хүнийхээ тухай юу гэсэн гинлээ? Хэлээд өгдөө чи. Хэлээд өг. Хаашаа явахыг мэдчихвэл гэрээс гарах тун амаргүй гэж юм лээ. Тэгээд анх удаа гэрээс гарч тэр хатагта уулзах гэхдээ түүнд хар тамхины шүүс уулгачихсан гэж хэлж байна. Инээд хүрсэн гэдэг нь гэж Ной ярьлаа. Тамийн яраал тарчилсан барамт чинь гэж Сайкс еврейгээс гараа угас татан аваад "Айлв би явъя" гэд өвгөн еврейг цааш нь түлхээд тасалгаанаас үсрэн гарч уур нь багтаж ядан шатаар гуйлаа. Пежин хойноос нь яарч "Бийл ганцхан үг хэлээ. Ердөө ганц үг хэлээ" гэлээ. Хэрвээ тэр дээрэмч хаалга нээх гэж дэмий хүч гарган хараад зөвхөн оролцоор нээж чадахгүй байгаагүй бол тэр үгийг сонсохгүй байсан байхаа. Тэгсэр байтал нь Пежин гүйцэн очоод "Сайкс, намайг гаргаадах. Надтай битгий юм яар. Аюултай юм болох нь. Намайг гаргаадахаач." Гэхүүд Пежин "Ганцхан үг хэлье" гэж цоожин дээр гараа тавьж "Битгий" гэтэл саатах нь "За юу гэ" гэлээ. "Битгий их догшин загнаарай да бийлмэн" гэлээ. Үүр цайж тэр хоёроор нүүрээ үзэхтэйгээ боллоо. Тэр хоёул нүүрүүгээ дахин нэг харахад хоёулангийнх нь нүд эргэлзээгүй гялалзаж байлаа. Пежин одоо нууж хаагаад ёор хэрэг алга гэж бодлого болсон бололтойгоор "Дэндүү догшин загнах хэрэггүй, аюултай шүү. Залтай байх хэрэгтэй бийлмэн. Дэндүү эрлэхийг загнаж хэрэггүй гэж хэлэх гэсэн" гэвэл Сайкс хариу юу ч хэлсэнгүй. Пежиний нээж өгсөн хаалгаар гараад элен хулан гудамжаар ороод алга боллоо. Тэр дээрэмж гэртээ хүртэл ганц зогсолгүй, өчүүхэнч бодлуулан эргэлзэлгүй, толгойгоо баруун зүүн тийш нь ёор эргүүлэлгүй, дээшээ доошоо ёор харалгүй, урагшаал шийдэмгээ алхасаар шүдэ тас зун, ганц ч үг дуугарлгүй, хамаг булчингаа чангалсан хэвээр явсаар үүдэнд хурчрээд цоожиг түлхүүрээр сэмээрхэн гаргаж шатаар сэмхэн өнгөслөө. Тэгээд өрөөнд орж түлхүүрээ 2 дахин эргүүлж цоожлоод том гихчийн нэг ширээ үүдэнд ширч авчирн тавиад орныхоо хөшиг ирсэн хүл орон дээр нь хүүхэн хагас хугас хувцастаа унтаж байснаа түүнийг ирэхэд сэрж яаран өндийгөөд айсан янзтай байлаа. "Босч" гэж тэр зандарлаа. Хүүхэн түүнийг ирсэн явдалд лав баярлсан бололтой. "Өө би лөө" гэлээ. "Би байна, босч." Лаасатл Сайкс бушуухан шүүрэн авчид задгай зуухнаас аралжин дотор хайчихлаа. Үүр цайсан байхыг хүүхэн мэдээд орны хөшгийг ярах гэж босоход Сайкс гарыг хорж "Хэрэггүй. Миний хийх ажилд хүрэл сүйц гэрэл байна" гэлээ. Хүүхэн түгшсэн хамдуугаар "Бийл, чи яагаад намайг хачин муухай хараад байна?" гэхэд тэр дээрэмч хүүхнийг ширтсээр юм бодсон зүрх цээж нь догдолсон байдалтай сууснаа хүүхнийг толгой хүзүүнээс нь шүүрэн бариад тасалгааныхаа голдод ширч авчирн үүдрүүгээ нэг эргэж харснаа хүчээр том гараараа амын барилаа. Хүүхэн үхэх аюулаас айн үзэлцэн "Бийл" гэж жахран дуурч би хашгирахчгүй, ойрлохчгүй, ёор хашгирахгүй, би юм хэлээ, надтай яриач, хэлээч, би яачхав гэхэд дээрэмж амьсгаад авцсан. "Чи муу шулам өөрөө мэднэ. Энэ шин чиний мөрийг мөшгцгөөсөн. Чиний ярьсан үг бүрийг бид сонссон" гэлээ. Хүүхэн түүнд наалдаж "Тэгвэл Тэнгэр бурхныг бодож намайг амийн минь өршөө. Би чинийхийг өршөөсөн. Бийл минь. Чи намайг алчих зүрх гаргахгүй. Бодооч, санаач. Энэ шөнийн явдлаас бусдын би чиний төлөө яаж байсныг бодлоо. Энийг бодоод өөрийгөө ялаас авар. Би гараа тавихгүй. Чи намайг сэгсэгч чадахгүй.
Миний цусыг урсгахын нь өөрийгөө бод. Намайг бод бурхан минь. Би чамд үнэнч байсан. Миний нүгэлт сэтгэл чамд үнэнч байсан гэлээ. Сайкс гараа суулгах гэж чармайн оролдсон боловч хүүхний гар дийлдэхгүй тул ядаад цөхлөө. Хүүхэн толгоогоо түүний элгэнд хүрэх гэж оролдон "Би" гэж хашгирах бөгөөд Өнөөдөр тэр ноён сайн зан татагтай хоёр намайг бүх насаараа амар жимрээр ганцаараа амьдарч болох гадаад нэг оронд суулгаж өгнө гэсэн. Би тэр хоёртой дахиж нэг уулзаад гуйж мөргөе. Тэгвэл тэд лав чамайг ч гэсэн намайг өршөөж хайрлсан шиг өршөөж үзэх байхаа. Тэгээ хоёулаа энэ аимшигт газраас зайлж биеэсээ хоолоо явж сайхан амьдрал үзье л дээ. Урд бит хоёр яаж байсан мартын. Залбирч мөргөхдөө нь саншив. Дахиж уулзгаач болив. Гимших цаг оройтно гэж байхгүй штэ. Тэр хоёр надад ингэж хэлсэн. Би одоо тэгж бодож байна. Харин хугацаа хэрэг болно. Багч болох хугацаа хэрэг болно шүү гэлээ. их гарын дээрэмж өрөөсөн гараа суг татаж аванга гар буга гарган ирж хичнээн хорсон хэлгэнэж байсан боловч хэрэг буу дуурвал баригдана гэсэн бодол орж хамаг хүчээ хурааж угаад бараг нүүрнийхэн дэргэд байсан хүүхний толгой руу 2 дахин хүчтэй зохиход хүүхэн гойн очлоо. Бүсгийн духан дээр гарсан гүн их шархнаас цусаас гарч нүд амын бүрхжээ. Гэвч маш их хүч гарган өвдгөн түшсээр босч ирээд өврөөсөө розмелийн өгсөн цагаан алчуурыг гарган ирээд түүнийг 2 гараараа дээш нь чадах чинээгээрээ өргөн тэнгэрт залбирч байлаа. Бүсгүйг харахаас аимшигтай байлаа. Алаач нь байшингийн хан руу ухарч гараар нүдээ сарвчлан дороос нэг хүнд мөн аваад хүүхнийг цохиж унгалаа.